Vape буюу электрон тамхи үнэхээр хортой юм уу, хоргүй юм уу? Дээрэс нь аюултай юм уу, аюулгүй юм уу? Бас энгийн тамхинаас юугаараа ялгаатай юм бэ гэдгийг мэдмээр байх юм бол энэ рилсийг бүтэн үзээрэй. Электрон тамхиг татснаар энгийн тамхиг хаях боломжтой юу гэсэн асуулт байдаг. Энэний хариулт нь бол боломжгүй. Яагаад тэгэхээр бол бид нар энгийн тамхиг татах юм бол тамхицаа дуусаад тархин тохио очдөг байна л да. Тэр нь болохоор за энэ тамхицаа дуусчлаа гэсэн тохио. Харин электрон тамхи татаад ах юм бол тэр тохио ерөөсөө очдоггүй. Тийм болохоор илүүтэй электрон тамхинд доонтох магадлал үүсдэг юм байна. Электрон тамхины энгийн тамхиг бодох юм бол хор багтай байдаг гэсэн ойлголт маш их байдаг. Тэр нь бол буруу ойлголт юм байна шүү. Яг тэр электрон тамхи болон энгийн тамхины бие үзүүлэх хорт нөлөө нь бол яг ижилхэн байдаг. Тиймээс бол электрон тамхинд хор багтай гэдэг ойлголтыг буруу юм байна шүү. Электрон тамхи бараг үнэргүй байдаг. Тиймээс бол дан тамхитл байхгүй гэсэн буруу ойлголт байдаг. Гэхдээ бол судалгаагаар электрон тамхины ууранд агуулгадаг жижиг мөхөлгүүд, дэгдэмхий органик нэгдлүүд, металл болон никотин нь дан тамхитланд дуртаж буй хүний зүрхний болон уушгины өвчнөд өртөх хэрэгслийг нэмэгдүүлдэг юм байна. Электрон тамхиг хэрэглэхэд үүсдэг утаан болохоор этилен, гликол, альдегид, дэгдэмхий органик нэгдлүүд, металл зэрэг хорт бодисууд агуулгаддаг. Эдгээр бодисууд нь болохоор зүрхний цохилт болон артерийн даралтанд нөлөөлж зүрх судасны болон уушгины өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг юм байна. Өсвөр үеийнхэн электрон тамхиг хоргоо гэж боддог ч гэсэн бодит байдал дээр тэр хүмүүсийг бол аль хэзээний донтолтонд оруулж байдаг. Дээрээс нэмээд тархины хөгжлийг удаашруулдаг ийм сөрөг нөлөөтэй юм байна шүү.